Алтан гэрлийн судар 26 дугаар бүлэг. Үлэгчин Барст биеэ өгсөн нь язгуурын охин Тэнгэрээ бас Бодисодванд бусдад туслахын тулд биеэ огоот өгдөг болой. Тэр юу вэ? Хэр үгүй машид дэлгэрсэн элдв олон янзын эрдмийн гэрэлгийгээ болон Тэнгэрийн оронд нэн цацарсан торолтгүй бэлгүүнээр үзэх хүчээрээ чамдыг дарсан. Яаш төвс нөхцсөн бурхан бээр мянган гэлэнгээр хүрээлүүлж Панчалаас Монголоор 5 цогцыг авах нутагт цувран одож нэгэн ой цэцэрлэгт залран авай. Тэрвэр тэнд хөгсөн зөөлөн хөхөмдөг зүлэгний дээр элдв янзын сайхан үнэрт цэцгээр машид чимэглэгдсэн нэгэн газрыг болгоосон болой. Болгоогоод ялч төвс нөхцсөн бурхан бээр насан гавьяат андад зарлаглав. Ананда энэхүү газар нь үзэсгэлэнтэй бөгөөд түүхэн газар нь тэмдэг байгаа учраас одоо түншлэн заларсны суудлыг дэвсэх түн. Тэрвэр ялч төвс нөхцсний зарлагслан суудлыг засав. Суудлыг засаад ялч төвс нөхцсөн бурханд ийн хэмээн айлтгав. Ямагт хүмүүст дээдийг хайрлаж орчлонгийн хүлээснээс гэтлэхэгч ялч төвс нөхцсөн эрхэм дээд багш минь таны суудлыг бэлдэв залран саатаж хүмүүст зовлонгоос гэтлэх ийм болох зарлиг захиас дээдийн аршаанаа айлтган сойрхоо. Тэгээд ялч төвс нөхцсөн суудалтаа залраад гэлэнгүүдэд зарлаглав. Гэлэнгүүдээ та нар бэрх хатуужилт үүлийг үйлдсэн Бодисодвын зогцсыг үзхийг хүсэж байна уу? Тийм хэмээн зарлаглсан хийгээд ялч төвс нөхцсөн бурханд тэдгээр гэлэнгүүд ийн хэмээн айлтгав. Төгс гэгэрсэн арш минь ээ, их хүмүүний шин болсон дэвчээр хийгээд их хичээнгүй амарлангуй номхон дүлгөөн оюун дурдал баясал хэмжээшгүй эрдмийн орон болсон зогцыг бид харах цаг болвоос тэр сайн билээ. Чингээд ялч төгс нөхцсөн бурхан бээр толиондоо мянган хийгээс хүрдэн хээтэй үлмий болон гамаалаа цэцэг дэлбэгээ нээх мэт зөөлөн мутраараа газрын хөрсөн дээр дарж хатгасан төдийд газар дэлхий 6 янзаар хөдлөөд эрдэн болон алт мөнгөөр уралсан нэгэн сувраг гарч ирвэ. Тэгээд ялч төвс нөхцсөн бурхан насан худагт төгөлдөр Анандад зарлаглав. Ананда энэ суврагыг нээхтэн насан гавьяат Ананд бурхан багшийн зарилгийг сонсоод сувраг түүнийг нээхэд алтан гэрэл цацарсан эрдэн болон сувдаар бүргэсэн нэгэн алтан хайрцаг түүний дотор байхыг үзв. Түүнийг үзээд бурхан багшид ийн хэмээн айлтгав. Ялч төвс нөхцсөн нэгэн алтан хайрцаг байна. Бурхан багш бээр эрдэнийн 7 хайрцаг бүгдийг нээх түн хэмээн зарлаглав. Зарилгын дагуу бүгдийн амийг нээхэд цасан цагаан өнгөтэй гөмүүдэ цэцэг мэт нэгэн яс түүний дотор байхыг үзээд бурхан багшид ялч төгс нөхцсөн хэсэг яс байна хэмээн айлтгав. Бурхан багш бээр Ананда энэ төрөлхийтний зогцыг авч ирэхтэн хэмээн зарлаглав. Насан гавьяат Ананд тэдгээр яснуудыг аваад ялч төгс нөхцсөн бурханд өргөхөд бурхан багш хуврагуудын өмнө яснуудыг мутартаа бариад эдгээр ясн нь машид дээд эрдмийн чуулган төгөлдөр оюуны дээд энгүй их дэвчээр хичээл шагшаа бат даян алдрын дээд бөгөөд ухаан төгөлдрүүдэд хоошид үргэлжид бод худаг түүнд улам хичээл сүсэг оюуны дээдийг өгөх тул баясан үлдэх түн хэмээн зарлаглав. Тэгээд ялч төгс нөхцсөн бурхан бээр гэлэнгүүдээр шагшаа бат хийгээд эрдмээр огоот халтсан машид үзэхэд бэрх буйны орон болсон Бодисодвагийн зогц эдгээрт мөргөхтөн хэмээн гэлэнгүүдэд зарлаглав. Тэдгээр гэлэнгүүд алгаа хавсраад үнэн шүжигт сэтгэлээр тэдгээр яснуудад мөргөв. Тэр цагт насан гавьяат Ананд алгаа хавсраад бурхан багшид ийн хэмээн айлтгав. Ялч төгс нөхцсөн бурхан түншлэн заларсан нь бүх ертөнцөөс үлэмж илүү хамаг амьтны мөргөлийн орон атал ямар учраас та өөрөө эдгээр ясанд мөргөлүүлдэв. Бурхан багш Анандад ийн хэмээн зарлаглав. Ананда
Эдгээр ясны хүчээр би энэ мэт өтөр түргэн дээд үгүй үнэнхүү төгсгсөн бодит элтэд гэгэрч бурхан болсон юм а. Ананда эрт үрдийн өнгөрсөн цагт Махарата монголоор их замыг гаргагч хэмээх нэрт унлаг хүч чадал төвлөр торлгүй хүчээр чандыг дарагч нэгэн хаан байсан. Түүнд идэр залуу тэнгэр адил 3 хүү байсан бөгөөд Махабаранада монголоор их дуут, Махадева монголоор их тэнгэр, Махасаттава монголоор игчин зоригт нэртэй байжээ. Хаан зугаацахын тулд жаргалангийн цэцэрлэгээр аялсан хийгээд залуу хүүгүүд жаргалангийн цэцэрлэгт түүний үзэсгэлэнд шохоорхож цэцэгнээс цэцгэнд дамжин нааш чааш гүйлцээр 12 их цэцэрлэгийн гүн рүү орж явчихжээ. Хаан хүүгүүдийн бараа боловч нарж хаан хүүгүүдийг дуудана нааш чааш хайх. Сахин хамгаалахын тулд баясгалангийн цэцэрлэгийн 12 их шувуу гүнд оржээ. Тэгээд Махабаранада 2 дүүдээ миний сэтгэлд айдас төрж байна. Биднийг араатан алхаар энд ирж магадгүй. Одоо буцахтун гэж өгүүлв. Махадева бээр өгүүлв. Надад айхан ч үгүй боловч ихнэр инхэр хайртай хүнээсээ хагцах совин төрж байна. Махасаттева өгүүлв. Бурхан бээр сайшаасан аглаг цэцэрлэг энд би айх үгүй, зовлон ч үгүй байна. Машид их хэргийг олох байх хэмээн миний сэтгэл машид баясгалан төрж байна. Ийм хүүгүүлээд идэр залуу тэдгээр хаан хүүгүүд 12 цэцэрлэг тэдгээрийн дотор одов. Гэтэл зулцгалаад 6 юм уу 7 хоногоос хэтрээгүй өлөгчин ийм бар 5 зулцгаараа хүрээлүүлээд өлсөж ундаас нь туйлдж би энэ машид дөрөөцсөн тэр мэт нэгийг үзв. Түүнийг үзээд Махабаранада бээр аяа аимшигтийн амтнд төрөөд 6 юм уу 7 хоногоос хэтрээгүй боловч хоол олдохгүй бол аль эсвэл өөрийн зулцгаа идэх, аль эсвэл өлсөөр өгөх болно доо хэмээн өгүүлв. Махасаттева бээр аимшигтийн амтны хоол нь юу вэ? Махабаранада бээр энд шин мах нойтон цус байваас тэр нь бар хар гөрөөс баавга өтөг арслан нарын хоол мөн болоо хэмээн хэлв. Махадева бээр энэ аимшигт амтаг өлсөж цангаж туйлдсан тул амьдрах хугацаа өчүүхэн төдий нэг үлдсэн байна. Машид үлдэж ядарсан энэ амтан энэ шугууд эдийн ундаа хааж чадахгүй учраас үүний амийг аврахын тулд хин нэгэн өөрийн биеэ бүрнээ өгөх болтугай хэмэв. Махабаранада өгүүлв. Аяа өөрийн биеийг огоот өгөхөд бэрх болоо. Махасаттева бээр өгүүлв. Бид мэтийн ам биендээ илтэд тачаадаг өчүүхэн оюутнуудад энэ ёсыг үлдэх бэрх үзээ. Биднээс өөр бие огоот өгөхөд орогчид бусдад туслахыг хичээгч дээд төрөлхтөн нарт үйлдэхэд бэрх бус болоо. Инрэл нэгүслээс гарсан хутагт бод садваа нар энэ газар болон тэнгэрийн оронд биеийг олно хэмээн бусдын амь насны төлөөх цохилтон баясах сэтгэлээр буцалт өгүүгээр энэ олон янзаар инэрсэн буй. Тэгээд залуу ханхүү тэр машид гуниглаж им барс түүнийг нүдээ зочилгүй холоос харсаар одов. Тэр үед Махасаттева ин хэмээн бодов. Одоо би энэ хүү биеийг огоот өргөх цаг нь болжээ. Тэр юуны тулд вэ хэмээвээс эвдэрч сарних жамтай, эцэстээ хагцах, эцэстээ муудах, идээ бээрт энэхүү биеийг идээ унд ор дэвсгэр унаа унш зэрэг их зохистой зүйлээр өн удаан сахисан ч урд үгүй гих өөрийн жамтай тул орхихгүй гэвч арга үгүй мөө. Бас бүгд ариун бус болох учраас тийм амьдрах нь утга үгүй. Тиймээс би үүнийг илүү сайн үйлэнд учруулж үлдээ. Тэгээд чадваас энэ бие минь намайг төрөх хийгээд өгөхийн далаагаас гэтлгэх их цав мэт болноо. Үр шимгүй усны хөөс мэт олон хорхоогоор дүүрсэн эцэстээ үрэгдэн одох үр айдлын олон зовлон төгөлдөр өтгөн шингэнээр дүүрсэн үүнийг өгөөд гаслан үгүй, урвалт үгүй, утамшиг үгүй, хэр үгүй, дайн тэргүүтэн эрдмээр гүйцэд дүүрсэн номын лагшин болгож олон эрдмээр баялаг тоосноос хагцсан түүнийг олонтоо үлдээ.
Тэр дээд их нэгүүлсэнгүй утга төгөлдөр сэтгэлээр өөрийгөө тэр мэд сургаад та хоёр ажран сойрох. Би өөрийн нэгэн үлийн тулд 12 их цэцэрлэгийн дотор орох болой гэд тэр хоёрыг явуулжээ. Тэгээд залуу ханхуу Махасаттава тэрээр ойгоос гэдрэг буцаж барын дэргэд очоод модны мөчөрт хувцаа үлгөөд ийн ерөөл тавив. Би амьтанд туслахын тулд адилгүй бодийн амгалан олохыг хүсээд бусдын өхөд бэрхтээ биеийг урвалтгүй оюун нэгүүлсэнгүй сэтгэлээр өгье. Би Бодисаттва нарын хүсдэг гим үгүй бодийг үн удалгүй олох болтугай. Би машид аимшигтай орчлонгийн далаагаас 3 ертөнцийг хөдөлгөж үлдээ. Тэгээд Махасаттава бээр ийм барын өмнө хэвтгэхэд тэр асрал төгөлдөр Бодисаттвад хорлол юу ч исүүлдэв. Бодисаттва бээр аяа энэ амтан ядарч зүдэрсэн тул идэж чадахгүй байна хэмээгээд нэгүүлсэнгүй сэтгэлээр хутга мисийг хайхад хаанаас ч мис олдсонгүй. Гэрэлт модны 100 жил болсон хатуу мөчөр нэгийг аваад өөрийн хоолойг таслаж ийм барын өмнө хэвтжээ. Бодисаттваг хэвцэн даруйд нуурын донд хөөх завийг салхи туух мэд тэрхүү цагт газар дэлхийд 6 янзаар хөдлөв. Нарч гисэн хэрдсэн мэт их гэрэл нь үзэсгэлэнгүй болов. Тэнгэрийн үнэртэн уйрмиг холилдсон цэцгийн хурч буув. Нэгэн тэнгэр машид гайхан биширсэн сэтгэлээр Бодисаттвагийн хүү магтав. Сайн оюунт та энд ямар мэт нэгүүлсэнгүйгээр хамаг амьтныг инэрч хүний эрхт машид баясангуугаар ямар мэт лагшингаа огоод өгснөөр төрөл болон үхэхийн утгаас хаацаж амирлангуй оршихын дээд болсон амирлангуй болж ариун та бээр энд төвөггүй үн удалгүй бодийг олноо. Тэгээд ийм бар тэрвэр Бодисаттвагийн биенээс цус асгарахыг үзээд агшин бүдийд мах цусыг нийтэж яс төдий нэгийг үлдээжээ. Тэр үед Махабаранада тийхүү газар хөдлөхийг мэдээд Махадевада ийн хэмээгүүлв. Ямар мэт 10 зүгийн далайн чандыг хүртэл энэ газар машид хөдлөж нарны гэрэл үгүй болов. Цэцгийн хур буух хийгээд миний сэтгэлж хямарч буй тул өнөөдөр миний дүү өөрийн биеийг хүссэн биш байгаа. Махадева өгүүлв. Тэр ямар мэт нэгүүлсэнгүй үгийг өгүүлсэн ба үлсэд сангасан олон зовлонгоор нэрвэгдсэн машид оройтсон өөрийн үр зулцгаач итгэж шахамдсан түүнийг хараад би ч шижиг төрсөн. Тэгээд хоёр ханхуу машид айдас төрж нүдэн нулимсаар дүүрж тэр замаараа эргэн буцаж ийм барын өмнө хүрэхэд бүх хувцаа гэрэлт модны мөчөрт үлгэж хамаг ясан таран бутарч халуун цусан шороотой холилдож сэвлэг үсэн зүг бүрт хийснийг үзв. Түүнийг үзээд муужирч бутарсан ясны дээр тэрийн унаад хэсэг хугацааны дараа ухаан орж босоод 2 гараа өргөн хараасал гослонгийн дүг гаргав. Эви хөөрхий дүү минь ээ, инхри хүүгээ илбэрэн хайрлах хаан эцэг хатан ээжтэй юу гэж хэлэх вэ бид? Өдгөө цэцэг адил сормууст үр минь хаан байна гэж ээж минь лавтаа асуундаа. Аяа бид хоёр энэ л газартаа үхвээ сайн биз, яаж амьд явах вэ? Махасаттва чи үгүй болохоор эцэг их минь яаж биднийгээ хайрлах вэ? Тэгээд хоёр ханхуу нэгүүлсэнгүй сэтгэлээр олон удаа уйлан дуулахад залуу ханхуудын бараа болооч нарч тэднийг эрх хийгээд зүг зохис бүгдэд хайж нэгнийгээ үзээд залуусаа яасан бэ, хөвгүүд минь яасан бэ хэмээн асуув. Тэр цагт хатан орондоо нойрсох зүүдэндээ хайртай хүүгээсээ хагцхыг зүүдлэв. Хоёр хөх тасрах, шүд унах, хөхөөний өхөөрдөм 3 ангаахай олсон ч нэгийг нь харцаг авлаа хэмээн зүүдэлжээ. Тэгээд хатан бээр газар хөдлөхөд сэтгэл төвшиж тэр даруйдаа сэрж бодол болов. Амьтны суур далайн хувцас энэ бүхэн яагаад машид их хөдлөв? Нарны гэрэл үгүй болсноор миний сэтгэлд гаслан болов. Миний бие мятарч нүдний зовх татаж өөрийн хөх тасрав хэмээн зүүдлэв. Миний гүүгүүд ой цэцэрлэг энд тоглож надгаар явсан юмсан сайн байгаа болов уу?
Түүний шивгчинч гэсэн сэтгэл төвшин ирээд хатанд айлтгав. Их хатан минь ээ, хүүгүүдийн бараа болооч нар хүүгүүдийг хайж байна. Дээдэс алга боллоо хэмээж байна гэхэд түүнийг сонссон даруйдаа хатан зүрх чичирч нүүр нүдэн нулимсаар дүүрээд хааны дэргэд очиод өгүүлв. Тэнгэр дээдсээ миний хайрт хүү осолдов хэмээн сонслоо гэхэд хаанч сэтгэл төгшөн машид сандарч аяа би хайрт хүүгээсээ хагцгүй хэмээн өгүүлв. Тэгээд хаан хатнаа тайвшруулахын тулд одоо хүүгүүдээ ирж болохоор шамдсагваа. Хатан минь гаслаж буй үлдэхтэн хэмээн хүүгүүдийг олохоор олон хүмүүс хэсэг хэсэг болоод хайсанд өнөөдөлгүй хаан хоёр хүүг алсаас ирэхийг үзээд ийн өгүүлв. Хүүгүүд маань ирэвч бүрэн биш байна. Аяа хүүгээсээ хагцав хэмээн шаналн зовов. Аяа үрээсээ хагцна гэдэг ямар их зовлон бэ? Хүмүүс хүүтэй болоод хичнээн их баярладаг билээ. Хүүгээ алдсан хүүсэн нь жаргадаг юм уу? Амьд авч яваан жаргадаг юм уу? Хатан машид харуулсан гасалж ингэн тимээ буйлах мэд инэлсэн их дууг хадав. Тэр мэд 3 хүү минь бараа болоочдын хамт цэцгээр дүрсэн ой шугуун дотор зугаалсан ч миний ихээ баг хүү тэр минь эргэн үл ирэв. Миний зүрх лугаа адил баг хүү тэр минь хайчив. Ингээд 2 хүүг ирэхэд хаан аав нь хүүгүүдээсээ баг хүү хайчив хэмээн асуув. Тэд харуулсан гасалж нүдэн нулимсаар дүрч тагнаа уруул ам шүдэн хатаад юу ч хэлж чадсангүй. Хатан өгүүлв. Миний хайрт баг хүү минь хайчив. Миний энэ зүрх хагарах болох нэ. Биемийн дисэшгүй машид зовж байна. Миний ухаан балартах нэ. Түргэн өгүүлээч. 2 хүүбээр ямар мэт болсон явдлыг нэг бүрчлэн өгүүлв. Түүнийг сонссон даруйдаа хаан хатан 2 муужран унаж ухаан сэргээд хайр инэрлийн дуугаар уйлан тэр зүгт явв. Хаан хатан 2 мах цус шүрмэсгүй тэдгээр яснууд хийгээд ийш тийш хийсэн өснүүдийг үзээд салхинд унсан мод мэт унав. Ноёд түшмэл бараа болооч нар тэр мэт болохыг үзээд ус ба Малая уулын зандангийн дүрхлэхээр хаан хатан 2-ын биеийг сэрүүцүүлэн үйлсэн. Нилээд удасны дараа хаан босон инрэл харуулслаар ийм хэмээн зөрхлөв. Аяа хайрт хүү сэтгэл тэнхрээ үзэхэд баясгаланд үхлийн эзний эрхэнд юуны тулд түргэн одов. Үхлийн эзэн яагаад надад төрүүлж ирсэнгүй вэ? Надад зовлон үүнээс илүү гарсангүй. Хатанч сэргэн босоод үсээ зулгааж 2 гараараа өвчүүгээ дэлдээд загас талд үсчих мэд газар дээгүүр өнхөрч туглаа алдсан махээ өвхөр ботгоо алдсан энд мэд нэгүүлсэнгүй дуугаар ийн өглөн уйлав. Аяа хайртай ихрээ цэцгхэн хүүг минь хин ингэж газраар нэг тастаж тарав. Сэтгэлд зохистой нүдэнд дулаан сар адил царайт миний хүүг миний дайсан хин өнөөдөр энэ газарт үгүй хийв. Аяа энэ газарт хайртай хүүгээ алгацсныг үзээд энэ би юуны тулд өнөөдөр ивдэхгүй байна. Зовлон энэ мэтийг үзэхнээж үл хагарах. Миний зүрх төмөр муу юм болов уу? Өнөөдөр зүудэнд миний хөхийг илдээр тастаж шүдэж унснаар өнөөдөр миний хүүд хүргэн хосолдов. Би хөхөөний 3 ангаахаа олсны нэгийг нь харцах шүүрсэн мэт миний 3 хүүгийн нэгийг нь өнөөдөр үхлийн эзэн авчээ. Аяа нүгэлтэй зүуд түүний үр бүтсэн нь энэ мөн байна. Хаан хатан 2 нэгүүлсэл гашуудлаар олонтоо өглөж
Хамаг чимэг зүйлтэй тайлаад олон нөхдийн хамт хүүгийн ясанд тахилыг үлдээд залуу хаан хүүгийн ясыг энэ газарт тавьсан юм. Ананда тэр цагийн тэр үед ханхуу Махасаттава химээгч болсон түүнийг өөр нэгэн мөнгө хэмээн чи бүр санаарай. Учир нь би өөрөө тэр цагийн тэр үед ханхуу Махасаттава байсан юм. Ананда үсэл тачаал уур хилэн Мухагийн харанхуугаас бүрэн гитлээгүй тэр цагтч там тэргүүтэй амьтны зовлонгоос би амьтан бүгдэд тусыг хүргээд гим бүхнээс хагацж үнэнхүү төсгсөн бурхан болсныг одоо өгүүлэх хэрэг юу байна? Тэр мэд амьтныг бүрчлэнгийн тулдаж амьтны тамд галын турш оршихыг хичээсэн хийгээд төрлөختнийг хүртнээс нэн гэтлэгсэн юм. Амьтны төлөө машид үйлдэхэд хэрэгтэй элдв янзын олон үйлээр хамаг амьтанд тусыг хүргэсэн. Тэгээд яш төгс нөхцөн бурхан тэр цагт эдгээр шүлгийг зарлигласан юм. Дээд бод үүнийг огоот ирж олон галавт биеэ ч өгсөн. Ямар мэд хаан хийгээд хаан үү болж тэр болгонд бийсийг огоот өгсөн. Урдын төрөл бүхнээ даган сандгаад Махарата хэмээх хаан гарсан. Түүнд их өглөгч нэгэн хүү Махасаттава хэмээгч дээдэс байсан. Түүнд эрэмгий 2 ах байсан. Махапаранада болон Махадева хэмээх нэртэй. Садан нөхдүүд ой дунд одож тэдгээр үлссэн ийм барыг үзсэн. Түүнд дээд төрөл хийтэн түүнд нэгүүлсэнгүй сэтгэл төрж энэхүү ийм бар үлсэж цангахад нэрвэгцснээр өөрийн зулцах тэдгээрийг идэхэд идэх аюул ирнэ. Тиймээс би одоо биеэ өгье. Махаратагийн хүү Махасаттава үлссэн барыг үзээд их зулцах нарыг гэтлгэж үйлдэхийн тулд их нэгүүлсэнгүй сэтгэлээр уулын хацлаас үсэрсэн хийгээд газар уул бүгд хөдөлж шуудын чуулган нин олон үзэгдэв. Гөрөөсийн чуулган айн сандарч энэ ертөнцийг харанхуй нөмөрхөд түүний ах Махапаранада хийгээд түнчлэн мөн Махадева тэр хоёр их шугуй тэнд хайваас Махасаттиваг ис олоод машид гаслангаар сэтгэл нь шаналж мансуурч ой дотор найрчааш гүйж баг дүү түүнийг огоот ирэн бархиран ой дундуур хэрэвч Махапаранада болон Махадева ах дүү тэдгээр хан хүүгүүд туйлдаж ядарсан ийм барын үүр тэнд ойртон очиж хартал ийм бар болон түүний зулцах өсвөлн тэдний хушуундах цус ухаарсан яс үсг гизг нь хаасайгүй боторсныг үзв. Түүний цусны хэсгэн тусал тэрхүү газарт шингэсэн байв. Улсын хааны 2 том хүү улаарсан цус түүнийг үзээд гинэт балмагдан тэрхүү газарт гидрэг харан муужран унав. Хамаг биеинд нь шороон алдаж хамгийн мартан сэтгэл нь мансурв. Ирхэмсэг тэдгээрийн бараа болооч нарч ихэд харамсан уйлан гашуудав. Тэдгээр усыг машид цацлан тэнгэр харан уйлан суув. Тэднийг муужран унах үед тэнгэрлэг дээд хатан их олон эмст шивгчнэр хүрээлүүлэн ордны дотор амран байтал чинсэн 2 хөхний үзүүрээс цус сүү холилдон гоожиж хамаг бие үе мөч бүхэн хурц зүгээр хатгах мэт өвдөж сэтгэл нь машид гаслангаар дүүрч хагцал харамслын суманд оногдож эзэн хааны дэргэд очоод инлэн харамссан. Машид түгшиж инэрлийн дуугаар ихэд уйлан Махарата хаанд ийн өгүүлв. Ирэхэд хүний хаан намайг сонс энэ бие минь шаналлаар түлэгдэв. Миний 2 хөхний үзүүрээс муу цус сүү мэт гоожиж зүгээр хатгсан мэт бүх бие минь өвдөж зүрх минь ч бас хагарах шахав. Хайртай хаан хөвгүүд минь хойшид үл үзэгдэх муу ёр гарав. Алаг үрсийг минь ирж хайгаач асарч нэгүүлсэн аймаг өршөөгөөч өнөөдөр бас миний зүудэнд хөөртөн хөхөөний 3 ангаахай олсон. Миний хөхөөдийн дотроос онцгой хөөрхөн нэгэн байсан. Хөөрхий түүнийг үхлийн эзэн харцах шувуу шүүрэн одсон.
Гайтай энэхүү зүүд надад гаслан харуулслыг сэтгэлд минь авчрав. Дүгшсэн сэтгэл минь машид инээлж тун удалгүй би өөхөх болов уу? Инхрээ хүүгүүдийг минь ирж олон инэрэн нэгүсэж амийг минь авраач. Тинхүү өгүүлэхэд их хатан тэр газарт муужран унав. Дөрдлийн эрэхтэн энд дөрөөдөж сэтгэл нь хоосорч санамсаргүй болов. Хатны бараа болоод шивгчин бүгдэж харуулсан гөрөвдөж машид уйлав. Тэнгэрлэг хатан ухаан алдаж тэр газарт унахыг үзээд тэр даруйд эзэн хаан хүүгээсээ хагцгын гасланд дарагдав. Түшмэл болон бараа болооч нарч түргэн хүүгүүдийг хайхаар одов. Бүх хотын ард иргэд бүгд тус тусын гэрээсээ гарч уйлан нүднээсээ нулимс асгаруулж ухаа садтавааг хаасайгүй хай. Амьд юм уу айл эсвэл үхсэн ухаа садтаваа тэр хаана одов? Бид өнөөдөр үдсэн билүү? Сэтгэл зохистой амьтанд зарим нэг өнөөдөр яруу бусыг сонсох болов. Үн удаан барагдшгүй гаслангаар огшив. Дуу үл хүрэх хийгээд хязгааршгүй хүчтэй дуугаар хашгиран хайв. Махарата хаан их гаслангаар гашуудан уйлж инхрээ хатан газар унсныг өөрөө усаар цацсан шүрчиж хэдий сэргэн босох болов төдий хүртэл усыг цацав. Миний хүүгэн үхсэн юм уу, амьд юм уу хэмээн нятарсан сэтгэлээр асууж үлдэв. Эзэн хаан Махарата эрхэм хатанд ийхүү өгүүлв. Дүшмэд болон бараа болооч нарч тэднийг хайхаар гадагш одов. Чи маш их сэтгэлээ хямруулж үргэлжилт гаслан бүүзов. Тэр мэд Махарата хаан тийхүү хатныг аргадан тайвшруулад хааны орд харшнаас гарч харуулсалд дарагдан уйлан уйлсаар түшмдийн чуулганаар огоод хүрээлэгдэнд хүшин сандарч биеийн дөрөтөв. Олон зуун амьтдаж бас уйлан харуулсан тэднийг дагалдав. Хаан хүүдийг эрхийн тулд хот балгасаас холдон гарч хаан гарч явахыг үзээд хааны хойноос бүгд дагав. Махарата хаан тэр их хотоос гарсан даруйда хайртай хүүгээ харахын тулд хурц нүдээр зүг бүрлүү харав. Толгоогоо бүтээж ядарч сэлдсэн тоос бүх биеийг нь хувцс мэт бүрхсэн нүүр нулимсаар дүүрч уйлан хайлсан нэгэн хүн эрхийг үзээд Махаратагийн зүрх сэтгэлдэж ихэд барагдшгүй төгшүүр төрж нүүр нүдэнд нулимс хурж гараа өргөөд уйлж сув. Тэгээд түүний нэг дүшмэл тэр холоос түргэн яаран ирж их эзэн хүмүүний хаан Махаратад ийн хинэн айлтгав. Таалдаа хямруулан бүү зохиохтун эзэн минь таны хүүгүүд сэтгэл зохистой байна. Үн удалгүй таны энэ оронд өөрсдөө ирэхийг та болгоо. Хаан түр нэг цааш явхад хоёр дахь их түшмэл хурж ирэв. Хамаг хувцс нь хэр тоос болсон тэр хаандаа уйлан ийн айлтгав. Эзэн хаан минь ээ, таны хоёр хүү инлэн машид гашуудаж байна. Эзэн таны нэг хүү алах Махасаттава мөх усыг үзүүлв. Ийм бар зулцглаад өнөд удаагүйч өөрийн зулцгуудаа идэхийг хүсхийг үзээд тэдгээрт залуу их хүмүүн тэр тесршгүй их нэгүүлсэнгүй сэтгэл төрөөд арилсан бодод өрөөлийг ихэд тавиад амтан бүгдийг би гэтлгэж үлдээ. Асар гүнзгий агуу их бодод асар удалгүй би хурч үлдээ. Их хүн тэр хадан хавцал руу харайж өссөн ийм бар түүнийг босгоход агшин төдий биеинд нь махавгүй болж энд тэнд хідэн яс үлджээ. Машид аимшигтай үг түүнийг сонсоод Махарата хаан муужраад газарт унаад сэтгэл нь чохоосон болж гаслангийн гал машид барагдшгүй бадрав. Хамаг нөхөд түшмдүүд халдилсан үгээр харуулсан гашуудаж эзэн тэдгээрийг ч усаар сэрүүцүүлэн гараа өргөн машид уйлав. 3 дахь түшмэл хаанд өгүүлсэн нь би өнөөдөр 2 залуу хүүг их ой тэнд машид муужирч газар унаж сэтгэл нь хоосорсныг үзв. Ухаан нь сэргээд босхийг хүртэл усаар бид нар машид сүрчиж 4 зөв бүхнээс бадрахыг үзсэн. Агшин төдий сэргээд дахин газар унсан. Асар хөөрхийлөлтөөр машид уйлан дуулсан. Үргэлжид гараа өргөн суугаад дүү түүнийхээ сайшаалыг машид өгүүлсэн. Хаан тэнд машид сэтгэл хямарч хүүгээсээ хагцснаар сэтгэл нь зовлонд дарагдав.
харуулсан машид инээлж өгүүлэн дуулав. Хаан тэрэнд ийн хэмээн огоот сэтгэв. Хайртай хүү сэтгэл зохистой нэгэн хамаг амьтны тулд мөх усыг үзүүлв. Миний хоёр хүү тэдэж гаслангийн галаар амиа алдах үедээ тиймээс би түргэн тэнд очиод үзэхгүй баясгаланд хөвгүүдээ харж үлдээ. Хурдан унаагаар хааны ордны хааны харшид түргэн хөтөлж үлдээ. Тэдгээрийг төрүүлсэн эхийн зүрх тишрэхгүй гаслангаар хагарах шахаж байгаа хоёр хүүгээ үзээд амьрлахыг олох болоод амь наснаасаа хагацсахгүй болох бизээ. Хаан түшимлэн чуулганаар хүрээлэгдээд их зааныг унаад хөвгүүдээ харахаар одов. Хоёр хүн хөөрхийлтдгээр машид уйланд үгийнхээ нэрийг дуудан замаар ирэхийг үзв. Эзэн хаан тэр хоёрыг хөтлөөд машид уйлан гэртээ очиод тэрээр зориглон түргэн яран их хатанд өөрийн хөвгүүдийг үзүүлв. Хүнчлэн заларсан Шакьямуны бие тэр цагийн Махарата хааны Махасатва хүү болж алин бээр ийм барыг амьрлуулан үйлдсэн юм. Ирэхэд дээд хаан Шудодона монголоор ариун үдэт тэр нь Махарата хэмээгч хаан байсан. Хатнанч дээд хатан Мая монголоор илб хувилгаанд байсан юм. Махабарана надаа Майтрея байсан юм. Махадева нэрт тэрхүү ханхун энэ цагийн Манжушир мөн юм. Энэ барс нь Махабаражати монголоор төрлөختөн бүгдийн их эзэн инхри зулцгууд нь 5 жилийн юм. Махарата хаан болон хатан ихэд гашуудан хамаг чимгээ тайлж олон нөхдийн хамт хүүгийн ясыг дахин үлдээд Махасаттава түүний яс эдгээрийг энэхүү газарт тавьсан бөгөөд 7 их эрдний суврах үүнийг босгосон юм. Махасаттава тэр ийм баранд бие өгөөд биеэ огоот өгсний буян түүгээр ирээдүйн хойчин цагт тооноос машид хэтэрсэн олон галавт хамаг амьтанд бурхны зохиолыг үзүүлэн хэмээн ерөөлийг тийхүү тавьсан. Сургаал үүнийг номлоход тэнгэр хүмүүн зэрэг тоошгүй хэмжээшгүй олон амьтад дээр үгүй үнэхүү төсөгсөн бодит сэтгэлийг үүсгэв. Соврог үүнийг энд үзүүлсний уг нь энэ мөн шалтгаан нь ч энэ мөн болоо. Тэрхүү сувраганч бурхны айдастай дээр хүчээр тэрхүү газрын дотор оршин байгаа. Утагт Алтан гэрэлт буюу Судрын аймгийн дээд эрхэд хаан хэмээх их хүлмэн судраас энэ баранд биеэ огоот өгсөн нь хэмээх 26 дугаар бүлэг болоо.